За одоогоос 3 жил гаруй өмнө талбай дүүрэн туглоосон барьсан хүмүүс жагсад цуглан ардчлагчид олон болж засаг төрийн эрхийг бат найдвартай гартаа авлаа да яамаа. Одоо бидний нуруудын нэг зөв хүндийж авилгал хээлхагвал аль муу муухай хүн төгсгөл болж улс орны хөгжин цэцэглэж бүх зүйл сайн сайхан болохондоо хэмээн мөрөөдөн ярьцгааж байж илээ. За тэгээд үйл явдал цаашаа өргөсөн бузар байна. Телевизүүдийг хааж интернет сайтуудыг блоклж үзэж харахынгүй болгосноор зөвхөн ардчлагчдын тууц хайшлагыг л харж алга хавсран ташиж сугаалтаа боллоо. Телевиз хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гардаг үздэг мэдээ юм нь ердөө л эц төгсгөлгүй баримтлагаа шорон гяндан болж хоёров. Хууль дүрм хэрэгжиж байгаа л энэ юм байлгүй дэх хэмээн бодсгээд л хараад суулаа үзээд л байлаа. Сүүл рүүгээ зигцхээ алдсан энэ олон баримтлагаа шорон гяндан дасав дөжрүү хайхархаа болов. За гэтэл арай бас биш юм аа. Өөрсдийг нэгэ гүтгэж мушгиж барьж холж шорон гямданд чихээд эхэллээ. Тэр шүүх прокурор эдгээр бол бүрж өнгөрч талисан хорвоо өнгөрөө тогтгоо байсан толгой шиг юм боллоо. Ямар шүү жүжиг тоглож балчир баг насны хүүхдэж ойлгохоор хэлмэгдүүлэлт хийж байгааг бүгд ард олноороо үзэж харав үнэмшиж мэдрэв айн шүлдүү аргаа баран толгой сэгсрэв. Энэ одоо тэгээд бидний зорж буй ардчилсан нийгэм үү? Энэ одоо тэгээд дэлхийд дахинаараа төмүүлж буй хөгжил дэвшил амжилт бүтээл үү? Ардчлалыг гардан хийгчдээс арай жудагтаа нэг хэсэг нь би юу хийчих вэ хэмээн айж ард түмнээсээ уучлал гуйж эхэлж байна. Би Монголын ард түмний өмнөөс нэгэн хүчил өчгөж байна. Өнөөдрийн алдаа бол миний алдаа шүү. Өнөөдрийн ардчлалын буруу бол миний буруу шүү. Яагаад гэвэл сая нэг дурдгдсан Элбэгд орж Баттүүл Сосор урам нарыг гараас нь хөтөлж арчилд оруулсан би байгаамаа. Хүн хүнээ таньдгүй байна. Өнөөдрийн Монгол төрийг, Монгол үндэстнийг ийм байдалд оруулсан алдаагаа би хүлээн зөвшөөрч Монголын ард түмнээс уучлал ирж алдаагаа засахын төлөө хэлбэрлэлтгүй тэмцэх болно гэдгийг бас хэлсэн. Ардчлал бол анархизм болсон. Энийг тайлбаргүй ингэж хэлчихье. Ардчлал бол американизм болсон. Америкийн тавиуд бол дээрүүд манжийн тавиуд, дараа нь Большевик Оросын тавиуд, одоо Америкийн тавиуд Монгол улсын төрд зайлжээ. Энэ хөөрхий амжилтыг Тэнгэр өөрөө бидэнтэйг хамт зайлуулах болно. За тэгнэт даанч нэг л биш байсан юм. Хувьсгалыг манлайлагчд хийж адгийн шаарнууд үр шимийг сорж таргалдаг гэж энэ аж уу. Улс орныг яаж нурааж болдгийг хэлсэн ярьснаасаа хэрхэн угурж урж болдгийг бид үзлээ, гарлаа, ухаарлаа, ойлголоо. Одоо тэгээд энэ улс орноо хар. Муу нэртэй луу данстай намбрын их хоёр их хөрийг нь тэгэлсэн одоо бүх юм дээр нүүр дүгэж ичлүүлж нүдээ ухуулцуугаа Монгол ардын нам 17.5% өрсөлдөө эдийн засгийг ардчсан намд хүлээлгэж өгсөн. Харин тэгтэл өнөөдөр экономик сэтгүүлийн харьцуулалтаар манай Монгол улс энэ дэлхийн 215 улс орноос өрийн дарамтанд орсон үзүүлэлтээр 164.3%-оор Африкийн Зимбабве улсын ард буюу аман хүзүүнд шалгарн толгой зөхөж явна. Ердөө 3 жил ч үдэ цааш нь юу ч ярих вэ? Эдгээр улсууд төрд гарахдаа юу гэж амдаг ямар хуу сүржин тангараг өргөж байлаа да. Сахилгабат хатуу эрдэн мэдлэгээр илүү ард түмнээ ангилахгүй адшоо үнсэхгүй өргөн түмнийхээ буйнаас өнчин ишигч дутаахгүй олонний итгэлийг дааж ажиллахаа бүрэн эрх дурсынхаа босоос үлд хууль заасан сүрслэн тангараглая гэж ам дүүрэн тангараг өргөж байсан да. Өнөөдөр тэгээд юу болов? Хэлгүй болдохгүй хашгирах хоолойч гарахгүй да.